Одоо бид нэр улсын шинжилгээний ашиглаж сонсож байгаа. Үндэсний боловсролын шинжилгээний үндэсний багууд гэж байгуулагдаж байгаа. Бид чиглэлээр ажиллаж байгаа. Нэг том чиглэл болох стандарт хөтөлбөрийн шинжилгээ чиглэл байгаа. Манай боловсролын судлаачдын төлөвлөлтөөр олцсон ажиллаж байгаа. Зургаас бас итгэл болшоос ажиллаж байгаа. Энэ дээр бас нэг залруулах хэрэгтэй байна. Залруулах юм байна. Энэ дээр бас судлалын хүмүүс их юм болох гэж үзэж байна. Стандартын тухай юм гэж байна. Стандарт. Дундад сурчтай дундад ямар юм хинжи бодоо. Сурч мэдж болох хаа. Дундад ч минимум тань. За би өнөөдөр хоёр материал дээр үндэсний чиний хийн. За нэгдүгээр энэ ногоо байгаа. Washington нэг төвдөр редакторсан энэ 2003 онд болсон нэг том Европт болсон том бодлын материал гэж байгаа. Герман улсаас боловсролын дор шинжилгээ хийхдээ тэгээд хөтөлбөр стандарттай холбоотой шинжилгээ хийх юм. Маш олон улсуудыг үрж тэдний төвний боловсролын стандарт яаж авдаг гэдэг санаа сонсон юм байна. Улс бол өөрсдийнхөө танилцуулга хэлцэн тодорхой юм шалгуур шинжилгээ. За улс орсон, Франц улс орсон, Шотланд ингээд Европын улсууд ил орсон. За Азиас Тайван орсон, Австрали орсон, Америк мэдээж орно. За ингээд маш олон улсууд хийсэн юм маш цуцаан байна. За тэгээд энэ ном дээр стандарт хөтөлбөрийн тодорхой улсуудын жишээнд хэрэгцсэн байна. Дүгнээд бас тэгвэл хийсэн байна. Энэ дүгнэлтүүд улсуудын өөрсдийнх нь онцлогуудын хувийг товчхон байна. Уг нь бол яг тансаа 10 дэжсэн нэлээд бэлгэрэнгүй юм гэсэн. Сайн жоохон хугацаа наашлаад илт хугацаа бас багасан. За яг энэ Германы өөрийнх нь шинжилгээг хийсэн энэ Клеме гэдэг пресс төлөвлөлтөд хүмүүс байгаа. Нэг хүмүүс болохоор энэ экспертиз гэдэг ийм ихтэй баримтчиг гарсан юмсны 120 30 талбар. Энэ бол түрүүний энэ бол 400 Герман бол бас нэлээд хүчтэйгээр энэ стандарт шинжилгээ хийсэн. Тэгэхээр асуулт бол юм асуулт гарч ирсэн. Ер нь бол бидний гол зорилго юу вэ? Стандарт гэдэг юм ингээд одоо манай анхны мөрөөдөл биш үү? Стандарт гэдэг нэг цаас гарах хэрэгтэй юу? Тэр нь чухал уу? Стандарт тогтоох нь чухал гэсэн. Түрүүний оюун шинжилгээ хэлээд тодорхой нэг стандарт хүрэх хэрэгтэй. Энэ хоёрын ажил чухал гэдэгс манай монголчууд их ойлгох хэрэгтэй. Улсын хамт хэрэгтэй. Манай Монголын боловсролын төлөв ажиллаж байгаа. Манайх бол энэ дээр гол акцент хийх байна. Стандарт гол акцент. Тэгэхээр стандартыг дээр гол акцент өгүүлбэр энэ дээр бас акцент өгөөд стандартыг өндөр болж болдог. Гэхдээ энэ бол нэг улсуудын хийсэн зүйлийг дүгнээд үзэх юм бол бас зөв тогтвол харагдаж байгаа. За стандарттай байхтай стандарт тогтоох шаардлага. Нэлээд олон чухал шаардлага байгаа. За нэгдүгээр бол энэ олон улсын харьцуулсан судалгаанууд бол тааруулж үзэж байгаа асуудал. Энэ улсуудын стандартаа дээшлүүлэх гэдэг. Жишээлх юм бол Герман гэсэн бид Германы стандартын шинжилгээ хийсэн дээ. Тэгэхээр Герман яагаад стандартаа шинжилэх болсон гэсэн чинь PISA гэдэг олон улсын шалгалт байна. PISA-гийн шалгалтаар PISA бол олон улсын харьцуулсан судалгаа байна. Монголын зөвчид Африкнаас байна. Америкнаас муу гэдэг харьцуулсан судалгаа байна. Энэ харьцуулсан судалгаагаар Германы сурчдын ерөнхийдөө бусад улсууд хөгжсөн орнууд Европын орнуудтай харьцуулах юм бол маш бага гарсан. Энэ нь бол өөрийнхөө стандартыг дээшлүүлэх, тийм хүүхдүүдийн байгаль төвшин дээшлүүлэх хөшөө болж гисэн.
За энэ боловсролын системийн үр дүнгээр шиг багтаа. Манайд жишээ 4.1 төгрөг боловсрол зарж байгаа. 25% гэсэн шүү дээ. GDP 25% гэсэн. Тийм нь маш өндөр үзэлтэй байгаа. Үзэлтэй орнууд бол бага зарцуулдаг гэхдээ харьцангуй бага манай юу гэх юм. Нийт GDP-тэй харьцуулж байгаа боловсрол зарцуулж байгаа хүн бол манайтай харьцуулах бол бага. Тэгэхээр 10% хамгийн ихтэй 10%. Тэгэхээр тэгсэн мөртлөө боловсролын үр ашиг их байна. Манайх үр ашиггүй юм гэх юм. 4.1 сая 25% илээ зараад байгаа юм манай боловсрол хийсэн. Эсвэл за үнэсээ өсөх гэж чаддаг байна. За энэ бас л яг манай тамиртай асуудал. Найрхан технологи чиглэлээр ажиллаж байгаа гэдэг тоо зуршил төгсөж ажиллах юм шүү дээ. Одоо мөсийн хот гэхэд хамгийн алдартай ажилтдаг хоёр хэсэг бол биологи, физик. Энэ зүйл байлаа шүү дээ. За хим арга жоо гайваа. Ахнаатаг яг намгаар атомтой гэсэн бас алдартай ажил нь өөр салбар байгаад очсон. Алдартай ажиллаж байгаа. За энэ бол нэлээд тэр глобал түвшин үндэсний хэмжээнд яг тасалбар юм тийм. Эргээд сургууль яг нэг систем рүү буух юм бас. Хариуцлагын механизм бүрдүүлэх шаардлагатай. Тодорхой стандарт хүрээгүй бол танаа сургуулийн сурагчид улсын эсн одоо энэ түвшинд хүрэхгүй байна гэдэг шаардлагуудыг захиалж авч байна. Захирал багштай тавьж байна. Чиний заасан нэг хүүхдүүд сургуулийн хонджаас те доогуур хаад байна. Сургуулийн хүүхдүүдийн чадаад байгаа юм танаа мэдж чадахгүй байна. Ийм ярихын тулд бид нэг тодорхой хэмжээ байж байгаа шүү дээ. Тэр маань стандарт гэсэн. За боловсролын үр дүн мэдээлэх хэрэгтэй. Эцэгч гэж байна. Дээхэн одоо ярьдаг байсан сүүлийн үед яригдах юм жишээлх нь улсын шаардлагыг шаарддаг байх нь улсын шаардлага тийм болжээ. Хамтлагийн хөдөлгөөнтэй шаардлага гэдэг гардаг байсан. Тэр маань бол дахиад нөгөө энэ хийж байгаа өмнөний үр дүн буцааж хэлж байгаа. Тэгэхээр ийм бодлого хийсэн, ийм арга хэмжээ авсан тэрний үр дүн ийм болсон байх хэрэгтэй. За боловсролын бишүүдийг дэмжих гэсэн. Зарим сургуулийн хүүхдүүд тэр сургууль дээр сургууль нь нийтээрээ стандартын түвшинд хүрч чаддгүй учраас сургууль орж чаддгүй байдаг. Жишээ нь хөдөөний сургуулийн хүүхдүүд ерхий шаардлагатай сургуулиар авчдаг. Зарим сумын хүүхдүүдээр конкурс гэж байсан. Тэр үед гэхэд жишээ нь нэг сумаас жилдээ нэг л хүүхд техникум гэж байдаг тийм. Тэнд орж чаддаг юм. Усан тэгээд орж чаддаг. Тэр бол боловсролын бишээд тийм. Тэр сургууль стандартуудыг тэр сургууль сургалтын стандартыг дээш нь болгож чадаагүй учраас тэр хүүхдүүд боловсруулах боломжоо алдаж байгаа тийм. Энэ бол маш чухал юм. Иймэрхүү шаардлага байгаа учраас улсын хэмжээнд улсны хэмжээнд улс төрчдийн түвшинд стандартууд тогтоох шаардлагатай. Стандартаа тогтоож авахчлаа. Одоо стандартыг яаж тогтоох вэ? Стандартыг яаж тогтоох вэ гэсэн. За хамгийн нийтлэг хэрэгж байгаа бол эхлээд бол за тэрний өмнө нэг юм тийм. Стандарт curriculum байгаа. Өөрөөр хөтөлбөр гэж хэлдэг тийм. Хөтөлбөр. Тэгээд тухайн сурагчийн хөтөлбөрийн дагуу суралцснаар ямар үүсгэлтэй болох юм, ямар чадвартай болох юм гэдэг тодорхой зүйл байх хэрэгтэй. Энэ хоёрыг нийтлэх хэрэгтэй. Энэ хоёроор стандарт хэрэгтэй хэрэгтэй. Жишээлх юм бол хөтөлбөрийн хувьд маш доод түвшний агуулга тавьчаа тийм. Тэгээд эндээсээ бүгдээсээ үүсэлгүй шаардлага байна. Ийм юм тавьчаад хүүхдүүдийн урд эзэмшигчтэй чадваруудыг ингээд тодорхойлж өгөхгүй гэсэн учраас. Манайд бол бас энэ хоёрын мэдлийг ойлгохгүй байгаа явсан яваад алдсан юм байна. Үнэхээр яг
Танд зөв ярианы далин хэлэхэд манай Монголын боловсролын түүх гэж байна. Манай Монголын боловсролын түүх гэж байна. Боловсролын түүхийг судалж байгаа гэдэг нь тийм сургууль байгуулагдсан. Тэгээд хэдэн хүүхдийн хэлсэн гэдэг биш те. Ямар концепцээр явж ирсэн, ямар алдаа хийж ирсэн те. Тэрийг тань судалж байна. Тэрийг судлахын тулд танд онлайн нэлээх хэрэгтэй те. Яагаад болоод өнгөрсөн процессыг тань хэрэгжүүлдэг юм яасан гэрээс тавьсан шүү дээ. За энэ одоо Франц хэ энэ хүний хийснээр бол хэрэглэн мөн стандарт гэсэн. За энэ ямар үед ингэж байгаа вэ гэсэн юм дараа нэг. Танд ойлгох гэж бодож байна. За ийм үслийг чинь. За одоо бид хөтөлбөрийн бид нэг curriculum гэж хэлээд заншсан байна. Нэг хэсэг яаж ч энэ хөвөж хийсэн. Curriculum шүү дээ. Curriculum гэсэн. За тэр ямар ч curriculum гэсэн. Тэгэхээр энэ бол юунаас харах юм бол историйн гэх юм уу те политикийн тодорхойлолтоос харах юм бол шоунд ашиглах хараа. Энийг хараад өчигдөр бол мөрөг төрөх те. Ийм за дараагийн за те. Ийм за нөгөө талаас нь бол нөгөө сургалтаа бид нэр систем талаас харах юм бол энэ бол ийм оролттой гэж байна. За тэгэхээр энэ хэрэг хяналт талаас нь харах юм бол энэ бол оролтон дээр нэг юм гэж байна. Curriculum сайжруулах тухай ярьж байгаа гэдэг бол оролтон дээр хяналтыг гэсэн. За би өмнө бас танаас ярьж байсан. Энэ гурван хөтөлбөрийн тухай ярьдаг. За дараа бас үнэндээ болох гэж байна. Гурван төрлийн хөтөлбөр байж ярьжсэн. Дахиад өөр энэ curriculum-ийн ангиллууд байна. Та нар ADB UNESCO-гийн UNESCO энэ хоёрын сайтын алин дээр байгаа. Бүгдээс нь curriculum гэдэг эсвэл types of curriculum ч юм уу тийм. Ингээд харах юм бол яг энэ хоёр алин сайтай гэж байгаа. Бас сонирхолтой гарч ирсэн. За одоо энэ intended curriculum гэдэг нь маань intended гэдэг нь маань үгс үг лээ. Одоо зорж байгаа гэсэн тийм. Зорилт гэсэн. Зорилттой хөтөлбөр гэдэг чинь энэ хүүхдүүдэд заах ёстой зүйл. Бидний хүүхдүүдэд өгөх гэж байгаа тийм эзэмшүүлэх гэж байгаа. Тэр бол intended curriculum. Жишээлх юм бол одоо анхны яг нэг цаасан дээр хөтөлбөр стандарт баг тийм цаасан дээр үзүүлэх. Бид нар ийм эзэмшүүлнэ гэдэг зорж байгаа. За implemented curriculum гэж байгаа. Implement гэдэг нь маань хэрэгжүүлэх гэсэн тийм. Хэрэгжүүлэх гэсэн. Хэрэгжсэн гэсэн тийм. Хэрэгцсэн болох гэсэн тийм. Цаасан дээр яг нэг аваад багш цаахад нуулаа гэж болно. Сургууль тэрийг хэрэгжүүлэхдээ нуулаа гэж болно. Тийм. Дүүрэг аймаг тэрийг хэрэгжүүлэхдээ алдаа гэж болно. Эсвэл бүр нэмээ зарч тийм. Энэ хоёрын хооронд одоо марчин гэж хэлдэг тийм. Энэ хоёр хоорондоо нийцтэй байх үгүй гэдэг шаардлага гэсэн. Тэр гол асуудал энэ юм шүү дээ. Энэ хоёрын ижтэй. За бүр яг таад хүмүүс гэхэд бол ойролцоо болох гэсэн. Энийг бол механизм бол зөндөө байдаг. Жишээ нь бол хөндлөнгийн шаналлууд хийж байна. За эсвэл тусгай байгууллага очоод шалгаад гэж байна. Үнэхээр яг хөтөлбөрийн дагуу хичээлийг хийж байгаа юм тийм. Очоод зүгээр цаасан дээр нэг юм бич тавьчаад өөр юм заагаад байгаа юм гэсэн. Шалгаад өчтгөө байдаг. За хөндлөнгийн шаналлууд гэж байна. Англи бол энэ талаар бол маш ихний алдартай уламжлалтай өндөргөө шалтгаалж байна. Манайд бол ийм юу байхгүй.
та нар зарим нь эсдийн ерөнхий шалгалт байж дээр хийж байгаа. Тэгэхээр шалгалт бол хоёр янз. Энэ бол үнэлгээ хийж байгаа шалгалт. Нөгөө нэг шалгалт нь болохоор ерөнхий шалгалт. Жишээлбэл эсдийн ерөнхий шалгалтаар бол та нар бүгд ерөнхийд тохиолж байгаа. Ерөнхийд байгаа тохиолдолд бол тэр үнэхээр болж байгаа юу гэдгийг бол шалгах байна. Энэ нэгдэж байна. Яг тэр утгаар бол манайд бол энэ үнэний шалгалт юм уу? Яг энэ таарч байгаа юм гэдэг шалгалт гэж байна. За тэнд корректор гэж байна. Тэнд маань бол хүрсэн гэсэн тийм. Хүүхдүүдийн хүрсэн, хүүхдэд наалтсан. За энэ бол гарц. Аутод гэдэг тийм. Түрүү бидний инпутд хойсон одоо аут. Тэр энэ хоёр бол бас механизм хэрэгжиж байгаа механизмын үед бас төстэй. Бас үнээр л хийж тийм. Хүүхдүүд ямар юу чадчихгүй юм гэдэг үнээр л хийж байгаа. Сүүлийн хоёр чи юугаар ялгав вэ? Implemented attent хоёр гэхээр юугаар? Attent хоёр. Тэгэхээр энэ бол яг сургууль хэрэгжүүлсэн баг тийм. Сургуулийн багш хэрэгжүүлсэн. Хүүхдэд наалтсан юм гэсэн. Би 20 цагаар 7 ногт 20 цагаар математик заацсан тийм. Заацсан тийм. Хүүхд тэрийг ойлгож өгч байна. Хүүхдийг эзэмссэн. Заагаад байхад хүүхд зураг байж болох тийм. Тэгэхээр implement ч бол тэр 20 цагийг ингэж заасан гэдэг маягийг хэрэгжүүлсэн юм уу? Тийм. Энийгээ дагуу хэрэгжиж өгнө. Энийг стандартны тохиолдолд бол энийг үлдэн өгсөн. Энэ хоёр өмнө нь энэ хоёр ижилхэн юм шиг болж байгаа тийм. Гэтэл ялгаатай байх зүйл байгаа тийм. Багшийн харилцаагаас болоод энэ хийсэн бүх ажил одоо болсон юм. Ялангуяа багш төвдөөс болтын юм л да. Зөндөө хичээл заадаг тийм. Заагаад байдаг гараад багтцсан байх боломж маш их. Тэр энэ хэрэг хооронд бас энэ хэрэг ялгах шаардлага гараад. За түрүү бас бид нэр очиж ирсэн тийм. Одоо ингэж байна гэсэн байна. За ийм юм хэрэгжүүлсэн. Ийм хөтөлбөрийг манай багш нар сургуульд хэрэгжүүлсэн. Түрүү ямар төвшөнд хүрсэн байх үгдийг зааж өгсөн тийм. Ямар болсон. Жишээ нь одоо рамгийн хүүхдүүд 1000 дотор хөгжиж байгаа чаддаг. Байх хэрэгтэй. Энэ бол болсон тийм. Зарим энэ бол бас зарим улсуудын туршлага. Тэгвэл тэр стандартаа зааж өгч байгаа тийм. Стандартаа зааж өгч энэ арга хэрэгжүүлэх арга тийм. Хэрэгжүүлэх арга маань бол яаж тусгай гэдэг бол тусгаж. Тэгэхээр энэ түрүүний нэг энэ хэлсэн үг байна шүү тийм. Энэ маш чухал. Энэ маань бол үндсэндээ бол стандарт байна тийм. Энэ бол стандарт тийм. Энэ бол за битэл сая бид нэг юм ярьж шүү дээ. Хөтөлбөр байгаад тийм. Энийг харах юм бол хөтөлбөр байгаад за хөтөлбөрөөр хэрэгжээд тийм. Тэгээд стандартыг ярих юм тийм. Тэгэхээр Германы хувьд бол арай өөр. Германы хувьд байна шүү. Тэгэхээр стандарт болсон. За тэгээд curriculum боловсруулах үүргээ бол энэ холбооны усууд. Германч өөрөө Bundestag гэж хэлдэг шүү дээ. Холбооны усууд. Ус болгоно 16 холбооны устай байдаг. Ус болгоно парламенттэй ерөнхийлөгчтэй. Нэгэн Герман ус гэж хэлдэг. Эсвэл холбооны бүгдээр Герман ус гэж хэлдэг. Холбоо гэдэг нь бол энэ усууд. Усууд өөрийнхөө хөтөлбөрийг боловсруулаад стандартаар бүрээ явуулсан. Энэ бол арай жоохон түрүүний ярьсан механизмс арай өөр гэж байна. За сонин ганц өөр гэсэн юм байна гэж.
Манайд болохоор яасан гэхээр эднийхээр дамжиж стандарт гараад очсон. 2003 оны 2005 оны гэж хэлдэг. Тэр стандартууд нэмэр тавьж ирсэн. Тэгэхээр нөгөө улсуудын хийгээд байдаг нийтлэг зарчим биш тийм. Нийтлэг зарчмыг бид нар орж чаддаг. Стандартаар хийцэн. Герман болохоор стандартаар хийгдсэн. Холбооны улсууд нь өөрсдийн бодлого бодол боловсруулсан гэдэг тийм. Манай бол энэ боловсруулдаг. Тэр бүр сүүлд агуулгын хүрээгээд 2000 оноос 8-9 оноос хийсэн баг тийм. Тэр хооронд ажиллаад ирсэндээ бол суулж байгаа. Монголын болж байгаа. Түрүүний бидний ярьсан энэ юм шүү дээ. Энийг дотоод болж байгаа юм байна шүү дээ. Нөгөө curriculum стандартыг дотоод гэдэг ёсоор бол энэ байхгүй стандарт тогтохгүй байна. Энэ байхгүй юм чинь зүгээр стандарт бол цаасан дээр болчих. Нэг бодлын баг энийг асуудал гэсэн. Энэ тохиол ярьж байгаа шүү дээ. Өнгөрсөн хугацаанд гарсан боловсролд гарсан ажил гэх юм тийм. Асал энэ түүхийн эргээр боловсролын түүхэнд гарсан. За энэ болохоор Америкийн хувьд бол output control гэх тийм. Гарсан дээр холбож байгаа. Бас зүгээр сургуулиуд бол юу заах curriculum байгаа гэдэг. Тэгээд тэрийг заадаг. Хөндлөнгийн нөгөө танарын зарим өгсөн чинь байна. Ингээд сайт гэх шиг шалтгаан биш шүү дээ. TOEFL бол гарахтай. Дотроо өгдөг GMAT сайт гэдэг чинь. Тэр чинь бол нэг стандарт өгсөн. Тэгэхээр энэ систем рүү орохгүй байх юм бол өгдөг үзэндээ байна. Тэгэхээр нэг үндэсний хэмжээнд боловсрол ямар болж байгаа гэдэг нь хэлж тохиолж байна. За энэ болохоор энэ хөтөлбөр дотроо юу заагаад өчнө. Бас нөгөө стандарт байна шүү дээ. Тэрийг хөтөлбөр хамт хийдэг. За англи US гэдэг нь байна. US гэж үсэн. Шатан гэж үсэн. Үдирээ их персоны холбоонд байна шүү дээ. За бас энэ дээр зүгээр цаашаа жишээнүүд илрүүлэх юм бол яг нөгөө national curriculum гэдэг байгаа асуудал тийм. Финланд, Тайван тэдгээр бол үнээр ийш. Хөтөлбөр дотроо хурд төвшнгөө. Энэ хоёр бол нэг баримт бичиг байж байсан. Болох уу? Тэрний энэ шүү дээ. Curriculum дотроо хүүхдийнхээ хүмүүсийнхээ үнэлгээнүүдийг хурд төвшнгөө гэсэн үг шүү дээ. Стандартаар заагаад ирж байна. За бас ахад стандартуудыг тэгвэл стандартыг бүтэн бас ангилах хөлбөр байгаа. За нэг хөлбөр нь болохоор агуулгын стандарт, үндэсний стандарт гэдэг ангиллага. За агуулгын стандартууд бол яг юу зааж байна? Тийм зааж байна. За үндэсний стандарт бол тийм хийж чадсан. Тийм гэдэг бас. Чэнэ одоо энэ жишээ бас зарим тохиолдолд ялах бас өгдөг гэж байна. Синусийн хамаг гэдэг болсон. Тэр ч бас ийшээч бас. За өндөр энэ стандарт. Шууд юм аа. Түүх гэсэн. Намайг шууд төлөө. Нараа. Арчи. За энэ багангийн математикчдын стандарт 98 оны стандарт. За аваад бол ингэ заадаг. Энэ хэсэг байхгүй байсан бол юм дээр байна. Энэ талаар бас хүсдэг байна.
зорилтууд байх тийм бичих таамаглах жишгтэй тэгээд гүйцэтгэл дандаа чадвар заасан. Тийм хийж чаддаг юм гэсэн. Энэ бол яг хин мэддэг байсан. Яг сүүлд 2003 оны стандарт хэрэгжиж 9 оны стандартын хэрэгжилтийг үнэлгээ хийдэг. 5 жил тусан хийсэн. Тэгээд үнэлгээ хийсэн чинь хүмүүс багш нар гэж 2003 оны стандарт болохоор тодорхой биш. Төвшингээр заагдсан. Баг том суур энэ бол яг анги гэж ярьж байгаа. Анги гэж тийм. Гэтэл 2003 оны болохоор баг боловсролын том боловсролын ахлах заагдсан. Тэнгүүт curriculum байхгүй ч. Тэгэхээр нөхдөд яах вэ? Энийг авч байгаа. Энэ ямаарыг авч байгаа. Ингэрээс ааш. Curriculum байхгүй ч стандарт тогтохгүй шнэ. Гэтэл энэ бол ойлгомжтой. Тийм учраас ингэрээ зааж байна. Гэдэг дүгнэлт гасан баг, ажиллагдсан баг. Тэр миний үнэлгээний актанд ажиллаж байсан юм байна. Энэ Монгол. Энэ Монгол. Тэгээд энэ бүслийн стандартын хувьд хамгийн өсөөр мөрдөх ёстой тийм ерөөс тогооноосоо гаргаж болохгүй юм болохоор бүслийн үнэлдэг механизм байх хэрэгтэй. Энэ байхгүй ажиллах. Жишээ даалгавар болчихсон. Жишээ даалгавар биш. Зүгээр ер нь бол бүсэнд хүрсэн хүн гэдгийг ямар нэгэн байдлаар шалгах хэрэгтэй. Жишээ даалгавар багшны бүслийн. Я манай стандарт ini бүслийн үнэлдэг механизм байна. Тэгэхээр энэ хэлсэн. 2003 оны стандарт байсан чинь. За яагаад зарим хүмүүс амжилттай сураад байгаа гэвэл тэр өөрчлөлттэй. Тэгээд бас эзэмших төлөвлөлтөд санаа тавьж байгаа. Эцгийн санаа тавьж байгаа тийм хүмүүс үгүй энэ системгүйгээр өөрөө бий даасан гэж байна. Цагийн шаардлагач юм тийм. Зарим сургуулиуд дээр бол энийг бас мэдчихсэн. Энэ дагаж гэсэн. Энийг мөрдөө гэсэн болж байсан. Хуучин потенциалаар авсан. Бүтэн гарсан. Нийт системийн хувьд амжилттай биш. За бас нэг юм бол энэ зохиол чадамж гэдэг юм хэлж байгаа. Энийг бас одоо манай нэг стандартын сүмс гэдэг манайх бол зохицол чадамж суурьсан стандарт. Тэр маань юу? Тэгэхээр стандартууд бид нэр ялгаж бүр төвшинг хэрэгтэй. Тэгэхээр бүр төвшинг маань бол боловсролын хувьд ямар хэрэгтэй юм бол чадвар гэсэн. Цогцлын чаш. Ер нь бол чадвар. Чадваруудыг тохиож байна. Оюун ухааны нэсгэн бодох гэдэг чадварууд байна шүү дээ. Тэр чадварууд тохиож байна. За Германы хувьд бол яагаад би Германы гэж манай стандарт Германы стандартаас ихэлтэй тэндээс санаа авч хийсэн стандарт. Германы яг байгаль орны зах чадамж болохоор дөрвөн янзтай зах чадамж. Сэдвийн мэдлэг байна. Метод хийх чинь термометр онцлог част шүү. Сэдвийн мэдлэг гэсэн. За арга зүй гэдэг яг эпистемолог гэж нэрлэдэг бас мэдлэгтэй ийм чадамж байна гэсэн. Маш ойлгохгүй шинэ металл хөлөд хийх юм шиг ойлгох чадамж. Тэр хүч чадамж байна. За харилцах чадамж. Өөрийнхөө олсон юм хэлэх тийм металл юм шиг ойлгох. Эсвэл за мэдээ тийм ажилбал тэдөө боллоо гэдэг мэдээ үзээд тэрийг ойлгох чадвар гэсэн үг шүү дээ. Иймэрхүү харилцааны чадвар. За бас үнэлгээ нэг гэж байна. Таны бас сүүлийн жишээ бас бодоо. Ажлууд хадад дэдөө байсан дэдөө болчихжээ гэх юм. Эдийн засгийн сайжрах юм болчихж байгаа гэдэг. Тэгэхээр мөнгөний ханш тийм болчихжээ гэх бол ямар асуудал үүсдэг гэдгийг ойлгох. Тэр үнэлгээ хийж байгаа юм. Өөрөөр байдлыг үнэлэх гэж байгаа юм. Хүн гэсэн биш. Ерөнхий байдлыг ийм ч байна. Одоо энэ болохоор Герман хэлтэй бас индээс бас
төсөөлөж чамаагүй байна. Манайх өөрөө энийг эндээс санааг авч стандартаа хийсэн мөртлөө манайхаа энэ компетенц биш тийм цаг чадамж авахдаа та хамаагүй дөрөв үүсэн. Дөрөв төвчдөг шнэ. Энэс гээд дөрөв төвөө тийм. Тэр бол шинжлэхүүний үндэслэлтэй чадамж биш үсэн. Хамтран амьдрахтай. Үлээ learn to be тийм. Learn to live together. Learn to гэж үгтэй. Тэгэхээр энэ компетенцийн хамгийн чухал шинжүүр бол судалж байгаа судалгаатайгаа их холбоотой байна. Жишээ нь одоо энд бол жишээ нь нэг холбооч байгаа. Сэдвийн мэдлэг заавал байх хэрэгтэй. Чи биднээс яг тэрнтэй холбоогүй зүгээр амьдрахын тулд судалцах, хамт байхын тулд судалцах юм гэж үү тийм л байна. Яг нэг сэдвтэйгээ судалгаатайгаа чинь математикийн стандартыг математиктайгаа холбоотой зохиож байгаа юм гэж байна. Тэр нь асуух. Асуух. За тэгээд заавал нэг стандартаар компетенц хөтөлбөр дээр хэсвчтэй компетенц гэж бичихгүйгээр зүгээр өөрөөр хэлбэл нэлсэн юм байна. Тэгэхээр энэ бол мета анализ гэж хэлдэг байхгүй. Мета гэдэг нь үгээр олон юмнуудыг нийлүүлж үйлдэлтэй байхгүй. Жишээлбэл за түрүүний хэсгийн түрүүний нөгөө байна тийм. Тэнд бол 12 улс оролцсон байна тийм. Тэр улсуудын байдлуудыг судлаад ерөнхий зүйл тогтоолыг судалж байгаа. Тэгэхээр энэ бол нэгээс нэг мета анализ. Онцгой бас мета анализ маш их хэрэглэдэг. Одоо олон жилийн хийсэн судалгаанууд тийм. Тэр судалгаануудыг аваад дахиад тэр судалгаануудын үр дүнгуудыг дахиад анализ хийж байна. Тэгэхээр энэ бол мета анализ. Тэр энэ бол мета анализ. Тэгэхээр яг тэр улсуудын хувьд бол компетенцийг өөрөө тодорхойлсон. Гэхдээ компетенцтэй ирэх юм гэсэн. Шотланд бол жишээ компетенц гэж хэрэглэдэг. Гэхдээ outcome гэж хэлдэг. Энэ хоёрыг цаанаа үйлчлэх юм. Англиад бол name description шиг тийм. Хамгийн доод түвшин юм бол энэ ч математик гэж хэлдэг. Нэгэр математик хамгийн доод түвшин юм энэ ч дараагийн юм ч одоо энэ ч зураг гэж хэлдэг. Тэнгүүтээ хүүхдүүд өөрсдөө сурснаа очоод стандартыг тогтоосон юм шиг. За энэ яг энэтэй холбоотой хэлэхэд бол нэг юм ойлгосон байх гэж бодож байна. Стандарт заавал стандарт гэдэг нэртэй байх хэрэггүй. Тэгвэл тэгээд тэнд одоо бүх төвшингүүд тодорхойлогдоод бүлдээ нэг стандарт байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд Cambridge стандарт гэж маш ярьсан. Хүмүүс эхэндээ би ч ойлгодог байсан. Cambridge гэдэг стандарт байхгүй гэсэн. Тэр маань үндсэндээ юу болж байгаа вэ? Cambridge-ийн хөтөлбөрийн дагуу тэр Cambridge хүрэх ёстой шалгуурын дагуу яваад тодорхой нэг төвшөнд хүрж байгаа Cambridge стандарт гэж байна. Тэрнээс бол яг цаасан дээр ингээд Cambridge стандартыг гарч тавьсан юм гэж байна. Яг стандарт гэдэг бичиг баримттай бас байна. За Америкт доктор National Science стандарт гэдэг National Mathematics стандарт гэж байна. За Германы болохоор Bildung стандарт гэж байна. Тэр нь болохоор компетенц стандарт гэж байна. Манай улс стандарт гэж байна. Бусад улсуудын хувьд стандарт гэж нэрлэгддэг. National Curriculum, National Core Curriculum. Сургууль биш үү? Сургууль. Эсвэл National Curriculum гэж байна. Төрөлхтний нэртэй гэдэг. Энэ болгон нь бол юугаар хэлдэг вэ гэхээр стандартаар тогтоож байна. Нүгээр явсны төвшин, нүгээр явсны үр дүнд тухайн улсын боловсролын төвшин бол нэг тодорхой зүйл. Бүх хэсэг тэргээл зохиж байна. Стандарт тогтоох гэдэг нь энэ ялгаа. За цогц чадамжийн загварууд байна. Гэхдээ харамсалтай нь манайх ч бас тэр тойрог байна. Манайх зөвхөн дураараа нүүнтүү авцсан гэдэг. Тэр нь болохоор загвар бол
бас улсуудын тэр тогтоосон юмнуудыг харах юм бол яг өөрсдийн судлаачдад тодорхой хэмжээгээр загвар гаргаж ирж байгаа. Тэгээд тэр нь бол бас тийм мундаг сүрхий хондлуулсан. Манайх бол ямар шиг хондлуулсан бэ? Тэр бичсэн юм шүү дээ. Энэ хөө бас харагдах юм байна. За тэгээд хэрэглэнээс үүдэлтэй загвар бол гарч ирээ. Атгаас нүгэлтийг бол юм байсан. Нөгөө биччихсэн нөгөө. Германы хувьд бол зах чадамжийн загвар нь бол энэ гурван хэмжээстэй гурван квадрат байсан. Нэг нь болохоор энэ чадамжийг гэж хэлж байгаа түрүүний дөрвөн чадамж. Шинжлэхүүний мэдлэг тэгээд чадамж чадвар тааж байгаа. Тэгээд харилцах нийлэх гэдэг юм шүү дээ. Тэр явж байгаа. За тэгээд үндсэн агуулгууд байж байгаа. Тэгээд чинь геометри, термометр хэмжээ гэж байна. За чадамжийн төвшингүүд гэж байна. Нэг нь мисийн чааш нь жоохон хөнгөлдөг чиглэлтэй. Энэ продакшн шүү дээ. Хэвлээ. Геометрийн мэдлэг байлгах тэр өөр нөхцөл байдалд хэвлэх чиглэл. Бас хөрвүүлэхтэй. Геометрийн мэдлэгийн ашиглаа өөр газар ашигладаг. Энэ хоёрын хувьд бас харилцан биеийнхээ өгтөг огтлсон зүйл байсан. Ийм байдаг гэж байна. Ингээд үндсэндээ би ярих юм болчихлоо. Одоо манай Монголоос Германы стандартаар шууд авч Германы стандартаар санаа авсан. Их нь одоос авсан. Тэгээ юу Германы стандартыг мөрсөн Монголоос нийцтэй байсан уу? Тэгээ энэ аль улсын стандарт Монголоос нийцтэй юу ойрхон байна уу? Одоо мэдээж стандарт өөрөөсөө хүмүүс нөлөөсөө авах хүрч байгаа. Хүмүүстэй хүрч байгаа. Тэгээ аль улсын Монголоос нийцтэй. Одоо тэрийг судалчихлаа. Яг стандарт гэхээс илүүтэйгээр өөр системийг яаж ашиглах вэ? Түрүүний үнэлгээ биш үү те? Стандартыг хүрсэн үеийн үнэлгээ чи өөрөө бас стандартыг хэрэгжүүлэх хөшөөрөх. Яг үхээр зөвхөн яг өөрийн тогтсон нэг юм хэлэг байна. Багш нар шалгалтын зорилгож ийм бүр маш алдартай. Шалгалтын зорилгож Жилдээ зөв шалгалт. жилийн бол одоо танаангийнхнаас танаагийн цог хийж өгсөн юм. Тэгэхгүй. Манайд геометри шиг хаагүй гэж хэлдэг юм зэндэг. Эсвэл геометри юуээс авахгүй. Араа үерцээ зэндэг. Яг үгээр эстийн иргэн шалгалтанд геометри нэг юм орхон. Тэгээд тэрнийг маш багтай. Тэгээд ихээр зэрэг тэгж бүтэн модель юм уу те зах шаардлага. Танаа шиг бүр шалгалтыг маш сайн санагдсан. Тэгээ одоо ч юм хэлсэн байна шүү дээ. Аль улсын стандарт манад их зохимжтой вэ гэсэн. Аа за. Зохимжтой стандарт гэж юм байна. Тэгэхээр ч бол бид нэр аль улсын стандарт зохимжтой вэ гэдэг явна гэдэг чинь бид юу гэсэн үг вэ? Тэнд байгаа бичгээр нь хэл авчих гэж байна. Тэгэхээр чинь нөгөө энийг хэрэгжүүлэх тухай ярихаар чинь бүтэн механизм гэдэг. Тэгэхээр тоосон шүү. Тоосон. Бүтэн механизм ихлүүлэх хэрэгтэй. Үүний ихтэй нөгөө гурван төрлийн техникийн тулд суралцахтай. Би дахин хамтаа хэлэх юм тулд. хамтран Оршин оршин. Тэгээ оршин тийм. Тинч нөгөө сэдвтэйгээ холбоо болчихсон. Математик болохоор нөгөө математиктайгаа холбосон. тий. Энд яг зүгээр ансуураа холбогдох байх юм да. Одоо яг бүдэрс холбоо мэддэг. Мэдхийн тулд сурах гэхээр сэдвийн мэдлэг гэдэг юм. Мэдхийн тулд сурах гэж ааж байна. Тэрхий ерөнхий хэлээд үү. Бус